За оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрээс ээлжид болцоогоо хийх гэж байна. За энэ удаа Majestic номын дэлгүүрийн худалдааны зөвлөх. За сайн байна уу? Ажил таартай. За ажилтай байна уу? Ажилтай. За номнуудаа үрж янзлаад чухам завгүй байгаа тийм. Ааха. Ядар чи би таныг бас нэг ундаагаар дэлээ. Majestic номын дэлгүүрээс одоо нэг богино болцооноор хийдэг. Би өөрөө болцооны жигчнэр таныг өнөөдөр сонгож байна болох уу? Оо ямар гоё тийм үү? Баярлалаа. За. Тэгэхээр мэдээч хэрэг энэ номын дэлгүүрт болцож юм чи хоёулаа номын тухай ярилцсан. За. Тэгээд магадгүй энэ бидний мэдхгүй түүхүүдийг та бас ярьж өгч магадгүй гэж бодож байна. Majestic-тэй холбоотой. Тийм Majestic-тэй холбоотойгоор. Номын дэлгүүрт ерөнхийдөө бол 18 оноос хойш ажиллаж байгаа. Тэгтээ бол тэрний хооронд 2 удаа ингээд гарч бас өөр ажил сольж үзсэн. Миний нөгөө нэг жаргаж хийдэг ажил гэж байдаг шүү дээ, тий. Гарч чаддаг газар их юм. Хамгийн сонир сайхан юм нь одоо юу гэдэг юм бэ таны хувьд? Majestic уу? За Majestic бол гайхамшигтай шүү дээ. За Majestic-ийн тухай яриа гэхээр маш их ингээд өөр хайртай. Бүр ингээд сэтгэл зүрхнийхээ угаас татагддаг учраас ингээд айгүйх юм хайрыг татдаг айгүй олон шалтгаанууд байгаад байгаа. Тэгсэн мэт л яг ингээд тодорхойлоод хэлжээхээр яг толгомдж штэ тий. Гэхдээ Majestic гэдэг өөрөө би нэг уншиж байсан юм л да. Ер нь бол энэ маань өөрөө болохоор бол энэ дэлгүүр чинь энэ одоо их дэлгүүр өөрөө за 100 жилийн түүхтэй тий. Тэгээ 100 жилийн түүхтэй. Тэгээд ерөнхийдөө бол энэ дэлгүүрийг маань үүсгэн байгуулсан Шагтар сүрэн захирал гэж байгаа. Тэгээ одоо улсын их хурлын гишүүн байсан өөрөө маш гайхалтай номнууд бичдэг. Тэгээд одоо Баяр сайхан захирлын маань одоо бидний аав ээж гэдэг ном гаргасан байсан. Тэгээд тэрнээс би ингээд санаанд гүйдэж байгаад энэ одоо энэ гайхалтай энэ өргөөг ямар хүн яагаад байгуулсан бол гэдэг утгаар нь хайж үзэж байгаад тэр номтой таарсан. Тэгээ Majestic гэдэг үгийг тайлбарласан байсан. Majestic гэдэг бол төгс төгөлдөр гэсэн байсан. Ерөнхийдөө дандаа хүрэн бор өнгөд амгаалдаг, тэгээд улаан хивстэй, тэгээд сонгодог айзууд ихшгэлдэг, урт талдаас нь кофе өнөртдөг тийм газар байсан шүү дээ. Одоо дахиж одоо нөгөө эргэж сэргээхдэгтэй олонгууд одоо яг ийм гоё шар өнгөтэй, тэгээд гэрэлтэй, тий. Ерөөсөө нэг тийм сонгодог номын сан чим шиг тий. Ийм амар гайхалтай гоё юм орчин бүрдүүлсэн. Тэгээд тийм учраас бол нөгөө бестселлер ингэж тусны ялгаж өгсөн. Одоо болохоор би хүүхдийн засаг дээр нь ажиллаж байгаа. Ер нь бол анх өөрөө гуйж энд ажилд орсон. Яагаад? Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Тэгсэн мөртлөө одоо нөгөө ном бол аюу гайхамшигтай. Тэгээд юу гэдэг? Анх бол нөгөө нэг ямар зорилгоор энд орсон гэх тэгэхээр ерөнхийдөө нэг юм үг гэдэг штэ. Амьдралын энэ үйл явц бол уруу урсч шат гэдэг нэг тийм би нэг тийм үг уншижсэн байхгүй. Шат шиг тийм процесс байдаг гэдэг. Өөрөөр хэлэх юм бол яг одоо би хүрсэн байгаа төвшин байгаа шүү дээ амьдралын. Энийг хадгалахын тулд би эндээ ч юм уу яг нэг орчин юундаа байгаадах боломжгүй. Ямагт дээшээгээ матчил байхгүй л бол өөрөөр хэлбэл өдөр алга өөрийгөө хөгжүүлж байхгүй бол уруудаа авчдаг. Энийг хүрсэн байраад төвшнээ хадгалах боломжгүй. За тэгвэл хүн өдөр болгон хөгжих боломжтой газар хааны номын дэлгүүр л байгаа гэдэг тийм. Номын дэлгүүр юм байна тийм учраас бол номын дэлгүүр өөрөө надад аягүй нөгөө тарих сэтгэл аягүй сайн хоолтой газар юм болов. Тийм болохоор нөгөө Majestic оюун ухааны ресторан гэж нэрлэдэг байна. Яг наадах чи би түрүүнд хэлэх гэж байгаад яг яваад орсон. Бусад номын дэлгүүрт ер нь орж ажиллая гэж бодоогүй юу? Интерномд нэг хэсэг ажиллаж утсаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол бас өөр юм билэ. Номын дэлгүүрүүд өөр. Интерном ч юм уу одоо бусад паблишингууд байгаа шүү дээ. Монсодор тий бол мөнхийн өсөгчл. Нөгөө дэлгүүрийн бизнесийн цог явж байгаа номынхаа үйлдвэрлэлтэй. Манай Majestic бол тийм биш шүү дээ. Бүгдийг бололт хийдэг байхгүй юу? Мирийн ч ном байна, аз хүрийн ч ном байна, интерномын ч ном байна. Тэгээд яг ижил төвшөнд өрөөс өрөлтүүдийг хийгддэг. Тэгээд дээр нь Монголд одоо ямар номын дэлгүүр те ийм их зай талбай, ийм гэрэл гэгээтэй тансаг орчныг жишээлбэл ингээд номонд өгчихсөн те ийм газар хаана байгаа юм бэ байхгүй штэ. Тий ороход нэг тийм ерөнхийдөө нэг тийг байж идэг штэ. Заримдаа номын дэлгүүрүүд заримдаа айгу дүнсгэрч юм шиг санагддаг штэ. Харин энд бол ингээд буцалж идэг аахгүй. Хүүхдүүд тоглоог үйлдэж чинь одоо хаар тэр залуучууд тэнд суудсан өглөөнөөс орж ирэл ингээд юмаа хичээлээ хийгээл сууж ин мэрэгчлээ болоод яг энийг сонгосон гэдэгт надад гайхалтай санагдчихлаа л да. Нэг хөгжих боломж гэдгээ би түрүүнд хэлсэн те. Тэрэн дээр нэмээд хоёр дахь бол би энэ дэлгүүрт байж байхдаа хүмүүсээс баярлаа гэдэг үг аяух сонсдог. За. Дээрс нь би өөр шиг чинь одоо ингээл ер нь эмгтээчүүд, гоё эмгтээчүүд, бүсгүүчүүд те энд л би таарч ярилцдаг. Ер нь бол номын зөвлөх байх чи аягүй гоё штэ. Ерөнхийдөө манай номын Majestic чи өөрөө болохоор одоо урт талдаа асар том юм нөгөө нэг сүвнэрийн одоо бүр Монгол байхгүй сүвнэрийн юм том одоо юутаа штэ дэлгүүр дасгууд байгаа. Би найз охиндоо юу авцсан те ингээд сүвнэр авцсан гэдэг нэг аягүй хөргөн сүвнэр үзлээ. Одоо надад их чинь нэг 20 мянган төгрөг байна. Тэ надад 20 мянган төгрөг ном зөвлөдөг учраас гих жишээтэй ингээд тийг нь аль эсвэл бүр ингээд хичээ би найз охиноо гомдооцсон.
та хайр гэдэг ямар гайхалтай зүйл вэ гэдгийг миний найз охин уншаад бүр ингээд тэгээ намайг уучлахаас аргагүй болсон яг ном надад зөвлөвч гэж ингэж жишээлбэл гэхдээ номын сантай юу те номыг яаж уншдаг вэ те байж тавьж уншиж гинөө эсвэл байж тавиал бодол автаад уншиж гинөө аль эсвэл нэг жигнуулаад уншаал тавьж гинөө те тэгвэл л жишээл бодол автдаг уншдаг бол одоо зохиолч нь өөр ах гэдэг нь шүү дээ арай жоохон сонгодгоо юм уу арай жоохон толгой ажиллаж уншдаг номнод хэрэгтэй жоохон ийм хөнгөн зугаа яаж байгаа бол би бестселлер гэдэг зөвлөдөг. Бестселлерээс очиод өөртөө таалагдсан номыг аваад гэх жишээтэй. Номын жор бичиж өгдөг тийм. Энэ номыг уншаад яг тэр чинь боддоор хэрэгжүүлээд байдаг шүү дээ. Эмчлэгч чинь нөгөө нэг сэтгэл зүйч бай ном тий. Тийм байна. Шагдар сургуугаа номнуудгаа ярьжсэн шүү дээ тий. Энэ үр ах шүү тий. За ерөнхийдөө хойморт идэг. Одоо энэ гоё өргөөг үүсгэн байгуулсан утгаараа тий энэ хүн маань өөрөө ингээд ерөнхийдөө энэ хоймортол залагдах хэвээр. Тэгээ манай захирлын номнууд бол одоо ингээд номин эрдэнэ аялгау гэх тий. Ер нь бол энд байгаа тий захирлын одоо номнуудыг уншихад тий одоо гайхалтай байдаг. Хүн яаж тэнцвүүл тий яаж хөдөлмөрлөл одоо энэ гэр бүлийн түүх нь өөрөө аюу гайхалтай. Тийм учраас бол ингээд би өөрөө бас энэ номнуудыг аягүй хаах уншдаг гэсэн. Яаж юм гайхамшиг бүтээсэн юм бэ гэдэг утгаар нэрэл хийж бол уншижсэн байхгүй. Тийм учраас бол яг ингээ хоймортой анх уншдаг ингэж хийсэн гоё үг гэдэг мэдхүү. За. Ном бол бүтээл сэтгэлгээний их булаг гэж. Бүтээл сэтгэлгээний их болго. Ваа. Маш гоё. Магадгүй нөгөө гоё түүхүүд байдаг гэсэн шүү дээ. Энэ бол маш одоо бүтээлч гэрүүл юм байна гэх тээ. Тэрний бас их ундраган номтой холбоотой гэж магадгүй гэж би бодож байна. Айгу мундаг бизнесмен Ким Үжүний хороо дэлхийд удам хийх ажил их байна гэдэг ном байдаг байхгүй. Тэр одоо гарсан цагаас л бестселлерт явж байгаа. Одоо ч гэсэн залуучууд аюу уншдаг байжаад одоо дахиад уншиж байна. Дахиж уншдаг. Аюу олон өөрөөр хэлбэрээр хэвлэгдэж гарсан байдаг байхгүй. Гэтэл эсрэгээр би болонгууд баг манай одоо энэ номын халдын компани захирал баяр сайхан захирлын одоо яг эмхтгэж гаргасан бидний аав ээж гэж ном байдаг байхгүй. За тэр ном бол ерөнхийдөө бол яг юу штэ. Ерөөсөө манай Монгол бизнес загвар штэ. Тийм. Өнөөдөр чинь угаасаа л одоо динозавруудын нэг штэ номын халдын компани ч өөрөө. Тэгээ тийм учраас бол одоо яг тэрийг үүсгэн байгуулсан хүмүүсийн түүх нь өөрөө амьд ярьдаг байхгүй. Хийж байгаа газар хүнсэн нэг ойлгоод дээрээс нь төртөө ажиллана гэдэг бол ар ханаас тэрийг олно гэдэг чинь өөрөөсөө хэцүү шүү дээ тий. Тэгээ номын дэлгүүр бол миний жаргаж хийдэг ажил. Энэ өргөнд саатахтаа би оюун санааныхаа ертөнцид тоглодог. Ном бол оюуны хоол, тархины тэжээл юм. Энгийнээс эгэлгүйт хүргэх. Энэ бол Majestic. Найзуудад ч гэсэн тэгдэг байхгүй. Би бол номын дэлгүүрийн эмэгтэй гэж аягүй хэлдэг дуртай. Надад номын дэлгүүрийн эмэгтэй гэсэн нэр өгөхөч аягүй гой санагддаг. Таны одоо сонирхож уншдаг номын чиглэлгүй л одоо яг ямар ном бэ? Эхлээд би бол хуугны хөгжлийн номууд. Даа ялангуяа амжилтын хүрэх нөгөө үзүүлээдэг те нөгөө мотивац өгдөг штэ. Ваа би энэнийг л хийчихвэл мундаг юм байна гэдэг номоор эхлээд яасан. Тэнгүүтээ би чинь сонин гаргаж үзээл номын дэлгүүр нээх гэж үзээл ингээл явж байгаа л бүтлгүүтж байгаа байхгүй. Номын дэлгүүр нээх гэж үзсэн? Утсан би нөгөө зөө хараад амьдарч байгаа. Би 10 жил амьдарч байгаад эргэж Улаанбаатар хот руу орж ирсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бас яг бүтлгүүцсэн. За ингэнгүүт бүтлгүүтэнгүүд шалтгаанаа хайж агаад тэгээд ерөнхийдөө бол нэг хэсэг ер нь эмэгтэй хүний мөрөөдөл гэж юу юм. Ер нь эмэгтэй хүн нийгэмд ямар байр суурьтай байх юм. Үнэхээр ирчүүдтэйгээ цуг алцаад яваад тах хэрэгтэй юм уу? Би бол карьер вумен, би бол гайхалтай эмэгтэй гэд ингээд яваад байх боломжтой юм уу гэдгээ хайж агаад одоо эмэгтэй хүний заавал унших сонгодог 10 зохиол гэж байдаг. Анна Каренина тий. Тэгээ Бавари хатагтай ч юм уу тэргүүтэй тий. За тэрийг уншихад бол 1 жил зарцуулсан. За ер нь бол тэр номуудыг уншаал. Анна Каренина гэхэл гайхамшигтай шүү дээ. Уус насанд уншвал нэг юм уу нээж болдог гэдэг. Жишээл 5 эмэгтэйгийн амьдрал гардаг байхгүй. Ерөөсө бүх юм бэж чаддаг. За ингэж явж байгаа тэгээ Анна Каренины дараа бол аяга амгалан болж ирсэн. Жага сүлдээ олонгууд 70 тухамсар ер нь зөө тогтол гэдэг юм амьдралын чинь шүү дээ. Одоо бид нар чинь нэг юм эрэл хийгээд байгаа шүү дээ. Тэ юун зөв байх юм. Тэгээд ингээ алдаануудаа хийж үзээд алдааныхаа арт талд эрлээ хийгээд яваад байгаа шүү дээ. Тэгээ тэр юунд чинь одоо тэнгууд номооч өөрчлөгдөд очиж байгаа. 3 ном санал болгооч юм шиг шүү дээ гэвэл. Номер 1 дөрөвт эмэгтэй хүн октод орчиход би хамгийн түрүү шиг хатагтай зөвлөгөө гэж ном баг. Аюу гоё юм өөрийгөө хайрладаг. Тэ өөрийнхөө үн цэнийг мэддэг. Хамгийн гол нь. Тэгэд өөрөө энэ эмэгтэй хүн болж төрөх гэдэг чинь яасан гайхамшигтай зүйл гэдгийг мэдрээд одоо гоё эмэгтэй болох хэрэгтэй юм лээ. Өөрөө өөртөө адилхан амьдаа арчаатай байх гэдэг юм уу тий. Одоо удаалга хүүхдэд ном зөвлөхөл надад одоо хүүхдэд ном авах гэсэн ном дуртай болгомоор байна гэж орж ирсэн эмэгтэй ч юм уу ясар боломжтой ханддаг байхгүй. Нэг аюул сонирхолгүй ном байж тараад ингэчвэл эргэж ном үзэхэд болчих шүү дээ. Дурлуулахын тулд
тэр хүүд яг л тохирсон. Тэгэл би дандаа хүү чинь ямар мөрөөдөлтэй те ээж аав нь ингээд чиглүүлж өгөөл одоо та эндээс хараад ингээд сонгоод аваарэ те гэд би бол яг хүүхдүүдэд зөвлөхөд аюу хэцүүдэг. Үеийнхээ эмэгтэй эмэгтэйд бол аюу гоё байдаг. Хүүхдийн ном үзэх сонирхол бол одоо бидний багын хүүхдтэй харьцуулах аргагүй байхгүй. Одоо жишээлбэл манай хүүхдийн номын зэтэр бестселлерт явж байгаа нохой хүн гэж ном байдэ. За мөн содраас гаргасан. Одоо энэ ном надад ч энэ хүүхдүүд яагаад дуртай юм бол гэвэр гайхаад байдаг шүү дээ. Тэгсэн чи энийг асууж байгаа юм. Яагаад ингэ хүүхдүүд дуртай байдаг гэсэн чи хүүхдүүд ингэдэг гинэ орон дээр хөвчөөл энийг уншчаал тэгэл ингээл инээд алдаад уншиж байдаг гэсэн. Тэгээд нэг хөөхөн хүү орж ирээд надад түүхийг ярьж өгсөн. Хар арьстай нэг хүү. Тэгээ цагаан арьстай нэг хоёр найзлт юм байна л да. Тэгээд тэр хоёр ингээд амар гадуур хагцдаг анги дотроо. Хичээл дээрээс хөвгдөж гараад коридор зогсдог гэж байгаа. Тэр Жорж Хэралдын түүхийг бичиж гисэн. Тэгж нэг сонссон. Тэгээд одоо энэ хоёр өөрсдөө бүр тэр бомтоо талцсан гэдэг. Нэрээ үнэхээр хүүхдүүдийн бестселлер болж байгаа юм шүү. Энийг эмээ өвнөр яг үндэ хүчээр өгдөг. Энэ бол ерөнхийдөө аягүй сайн гардаг байхгүй юу? Гэтэ хамгийн хөөрхөн нь дандаа эмээ өвнөр дандаа өгдөг. Тэгээ бэлгэнд ер нь энэ гардаг байхгүй юу? Цаад нөөдөлч болохоор нохоо өнөр байгаа л явдаг. Гоёо. Ер нь бол Монгол бол жоо ирээдүйг гэрэлтэй байгаа. Илүү нөгөө номтой залуу үе ирж байна тий. Борлуулалт бол ер нь бол хүүхдийн номын тасаг нь бол ер нь бол борлуулалт ер нь аюул сайн. Хэрвээ өдрүүд гунигтай саарл байгаа бол номын дэлгүүрлэл алах гэдэг тийм энэ мессеж бол хамгийн гоё үг байлаа. Тэгээд ажилдаа дуртай, дээрэс нь эндээс ингээд хангалттай гэрэл гэгээ энергийг мэдэрч чаддаг ийм гоё худалдааны зөвлөх Majestic номын дэлгүүрт ажилдаг нь бас их зол юм аа. Тэгэхээр яг ийм хүнээр үйлчлүүлж байгаа олон хүмүүсийн сэтгэлд бас нар гэдэг болоо гэж бодож байна. Оо баярлалаа. Ямар гоё байсан. Найзуудтай олсон. Ер нь бол нэг эмэгтэй орж ирэл жишээлбэл ингээд нэг эмэгтэй орж ирэл надаас ингээд нэг эмэгтэйтэй би гоё ярилцаад гаргаа явуулсан. Тэгээд чи дараа найзаагаа дагуулад ирчихсэн. Тэгэл найз нь дагуулад ингэсэн чинь яг саяныхаас эхлээл ингээд яриад явсан чинь тэр эмэгтэй бүр ингээд 500 сая ном аваад гисэн. Ваа би ч чахгүй ваа ямар гайхалтай юм бэ те. Энэ сайхан ажилтнтай бас амжилт хүсье. Өнөөдөр бас дэлхийн номын болон зохиогч эрхийн өдөр. Тэгэхээр энэ эрхийг бол хамгийн сайн хангаж өгдөг газар бол Majestic бүх хэлний төлөвчтэй тэгш харилцдаг, тэгш өөрөлт хийдэг. Одоо хамгийн байж болох тэгш харилцааг бас үүсгэж чаддаг дэлгүүр бол Majestic байдаг. Тэгэхээр Majestic-ийн хамт олондоос өндөр амжилтыг хүсье. Баярлаа. Тэгээд зорж намайг ингээд нөгөө зөрчнөр те аюу гайхалтай байлаа. Гайхалтай байлаа. Би түрүүнд өөртөө танилцсан те. Миний энэ надад дүүрэн байгаа цаг хугацаа яг энэ хугацааг яхад надтай хамт байсан. Надтай гоё юм мэдээлэл хаваалцаж надтай чин сэтгэлээ ярилцсан чинь баярлаа гэж хэлээ. Тэгээд та бүхний ажил өсчихсэн өндөр амжилт хүсье. Одоо хэнцэрлийг сурталчилдаг инфлюенсер эмэгтэйгээс өөрөө бүр аргатай тэнцэх нэг эмэгтэй шүү гэдгийг би бүр энд хэлмээр санагдчихэ. Хальта гоё нэвтрүүлгүүдээ өргөжлүүлэн хийсэй байгаарэ гэж хэлээ. Тэгээд маш их баярлаа. Баярлалаа. Тийм маш их төвлөртөө бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд олон үйлчлүүлэгч бас энэ зорж ирж байгаа амралтын өдөр болохоор олон зөвлөж туслаарай. Баярлалаа. Баярлалаа. За маш их баярлалаа.